Сайн байцгаана уу? Улаан сургуулийн Багангийн багш Бадамжи ухаа байна. Жижиг номоор сурагчдын бүтээлчээр унших чадварыг хөгжүүлсэн арга зүйн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Зорилго сурагчдын жижиг номоор дамжуулан бүтээлчээр унших чадварыг хөгжүүлж ажилласан. Зорилт нь шүлгийг дуурайн зохиох, хийн учир шалтгааныг олох, жижиг номоор бүтээл хийсэн байдал, хуваарийн дагуу зочинтой хичээл заар тэмдэглэл хөтөлсөн хэрэгжүүлэх арга зам нь Монгол хэлний хичээлээр 5 дугаар сард гүйцэтгэлийн үнэлгээ, 9 дугаар сард гарааны шалгалт, 10 дугаар сард хөндлөнгийн шалгалт, 11 дугаар сард нэгжийн шалгалтыг авч ажилласан. Үр дүнд нь Монгол хэлний хичээлийн гүйцэтгэл 48, хөндлөнгийн үнэлгээ нь 62 болж шалгагдсан учраас бүтээлчээр унших чадварыг ахиулах шаардлагатай гэж үзсэн. Түүнээр 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг 11 дугаар сарын нэгжийн үнэлгээний анализтай харьцуулбал манай ангийн сурагчид сэргээн санах түвшин 48-аас 60% болж 12%-аар өссөн. Ойлгон унших чадвар нь 54-аас 62% байснаа 8%-аар өссөн. Хэрэглэх түвшин 21-ээс 45% болж 24% агсан үзүүлэлттэй байлаа. Түвшин турс бүртээр хагцтай байсан. Үүнэлт хүүхдийн унших чадвар сайжирч, үгийн баялаг нэмэгдэж, сурагчийн өөртөө итгэх итгэл нэмэгдсэн, эхийн учир шалтгааныг олох чадвар сайжирсан, ертөнцийн 3 шүлгийг дуурайн зохиох чадвар нь 15-аас 20% агсан, унших чадвар нь 20-оос 25% агсан. Анхаарлаа хандуулсан та нартаа баярлалаа.